За сайн байцгааны энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр онгодын нэхэл үг сэдвийн талаар ярилцахаар бид хоёр ирсэн байна. За ингээд Монгол Улсын их сургуулийн 2 дугаар түвшний оюутан Цэцэн Дулаан ирсэн байна. За юуны төрөнд онгодын нэхэл үг гэж юу болох талаар эхлээд яриагаа эхлүүлцгээе. За сайн байцгаана уу. За ерөнхий тайлбар бол онгод орж ихэвчлэн хан амраа амарчилж хатан мэндэ мэдлсэний дараагаар бөөм үргэлжлэн амяар найргийн нэгэн төрөл зүйл болох онгодын нэхэл үг хийлдэг. За өөрөөр хэлбэл мэндийн үгний үргэлжлэл гэсэн үг. За ер нь ихэвчлэн ямар нэхэл үг хийдэг вэ? За олонх нь бол цайны нэхэл үг байдаг. Энэ нь бидний гадны зочиндоо хамгаас түрүүнд цай аялж өгч цайлдаг ёстой холбоотой. Дархан шарнууд бөөгийн үед бол агтай шаргал цайны дээжиг ууя гэж хэлдэг бол бурайд бөөгийн онгодод бол шараа улааны сайны дээжийн тэний амтнамдаа эсвэл шанагын тэний гозомо шараа улаан сайны дээнэм уунамдаа гэж хэлдэг. За би Дулаан багшийн намыг уншиж байхад болохоор цагаатай бөөгийн цахилгаан хатны тухай уншиж байсан. За тэгээ энийг та дэлгэрүүлж ярил. За цахилгаан хатан бол буугаад богдоо эзэн хааны босоо цагаан буйгууд бүгүүдээ амуур мэндэ байна уу? Бичгэн бүжин дулзгнууд бүгүүдээ бүрэн мэндэ байна уу? Мэндийн шар тамхи аваад ирээ. Харахаа нүдний минь харлаган болжээ. Шүсүүний минь аргамжаа болжээ. Нусууны минь буртаг болжээ. Арын аавын хөвгүүд сонин сайхан юу байна гэж хэлдэг. За тэнд байгаа хүмүүс бол ингэж хэлэхэд нь юу ч хөө тайван сайхан байна. Танахаар сони юутай вэ гэдэг агтай шаргал цайны дийжиг өгдөг. За харин буцахтаа бол цахилгаан хатан дайраж ирэхдээ далай шиг босож ирэхдээ минь булаг шиг оргилж суугаар агтун уг төлөөрөө баялаг үрээ мороор тарган талбан суухын өрөөл тавьж буцыг гихчлэн өөд болдог тухай Өсгөл аймгийн Бүрэн тусмын Сандуугийн Цэвэг дорж гэдэг удаган хуучилсан байдаг. За тэгэхээр 120 настай зугаатан модон таяд тусан их өтгөс эмгэний дүртэй тэр онгод бол жант шар өмсөөгүй байхад буюу Монгол бурхны шашин дэлгэрээгүй байх их цагийн онгод бөгөөд өөрийнхөө уран хошин үгээр өгүүлж үр хойцыг бяцхан бүжин зулцгнууд гिचлэн хөрөнд удаж байгаа нэг сонирхолтой. За мөн цайнаас гадна тамхиар тамхилдаг байсан гэсэн тухай сонсч ирсэн. Энэ яг ямар учиртай вэ? За энэ болохоор их өтгөс онгод маань эрэхтэй идэх уух юмнаас нь түрүүнд мэндийн шар тамхи хижээдэг. За тамхилна гэдэг бол нухтаа бие биедээ хармаа санаагүй өөр зуртай, өөр найртай, сайн сайхан явуулцаж байгааг илэрхийлэл юм. Бас хөөрөг, гаан солилцдог бие биедээ эрдэнэс эдийн зүйлсийг бол өгч авалцж байна. Бэлгэдлийн зүйл юм. За дээрх ийм жишээнээс үзвэл залрын ирсэн онгод эдийн ундааг нь зооглож мэд хүндийг нь мэдсэний дараа удам хойцтой зориулан мэндийн сайхан үгсийг хэлдэг. Мөн үүний адил дархан шарнууд чоодонгийн бат хоёр удганд ордог. Зарим онгодууд мөн мэндийн үгийг улаанаа үгсрий гэж нэгдэг. За энэ нь улаан тамхи буюу улаан дүнс. Үүнийг бид одоо ч хэрэглэсээр байгаа. Мөн тайван ханы ногооно татыг гэж зарим борид бүү манжуур сэхрэд татилдаа гихчэнж бид. За бөөгийн онгодод эдгээрээс гадна арх сархтыг дээж инхэж уудаг гэсэн. Үүний талаар тайлбарлавал юу байдаг вэ? За дархад шарнууд бөөгийн онгодууд шимийн барааныг шимглээ гэж хэлдэг. Дархад бөө нэрт ордог боридын эзэн Бухаа Элдэн Баатар харайдын эзэн Хараа Элдэн Баатар хурж ирэхдээ бол хатан хар нанчид бэлдүү. Ганзаа уужийг анхацгай гэх зэрэгээр хэлдэг. Ганзаа гэдэг нь бол 19-р зууны эсвэл 20-р зууны ихэнх Монголд хэрэгддэг байсан тийм арх. За сойжлын зэрэн баавд ордог гэсэн нэг хатуу онгод болохоор хатуу харайн дээжие ууя гэж хэлдэг байсан. За хэрвээ өөр арх өгвөл ерөөдөө бөөгийн онгод миний хүссэн арх биш байна гэж хэлдэг. Энийг юу гэж хэлдэг вэ? За хүссэн хар идэг биш зон олны хэрэгэлдэг нөгөө цагаан архийг өгвөл сэвгийн өвгөн балтах уу гэх онгод бол ингэж хэлдэг гэсэн. Хаахаа охил мэт хатуухан ямар арх өгөө та. Бүхээ сагаан бүхээрдэм бүхэтэр голом шаргуулаа хүлэр 8-ын тархаар гарасан арх биш байна да гэж сайхан гэж гайхан асуудаг. За тэгт нь бол бас аргадан ойлгуулж үг хэлдэг тусгай. За тэгэхээр манай үед үүнийг хэрэгэлдэг та үүнийг хүртэгтүүн хэмтэр тайлбарладаг байх нь зөв үү? Яг зөв. Тэгтээ тэр онгодтой бол маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. За Монгол угсаатны бөөгийн онгодуудын тухайд угсаатны өөрсдөө эрхэлдэг аж ахуйн онцлогийг илтгэсэн. За бусад эдийн ундаа эд зүйлсийг ч нэхэж шавдуулж байдаг гэсэн энэ талаар ярил юу вэ?
жишээлбэл Баргуужин нутгийн Гулбаа явсан Самнай Сохровын басхан одон цагаан хадагтай гихч халахын бороод бүгийн онгод орохдоо бол загсны мяхан амттан минь гойсоор шарсан мяхан амт гişэн жигтэйхэн мангэр давсын тааруулаад хажууд хүндээ өггөмдөө өргөн далайн гişиг минь байгаль далайн буян минь омоолоо загссан идэл даа гэв. Тэгээд мангаараар амтаасан шарсан омол загс үртэл нэгч байдаг. Тэгээд хариуд нь бол тулмааш энд минь тийм байхгүй л дээ. Хатан авгаа минь өршөөж хайрлаа хэмээн өчөхөд онгод өргөн мөргөн өгөөмтэй хэмээн асууж сургалдаг. Халах хотгойд дарахбуудын онгод бол хилэв талхны идэлдэ гушин хоёроо анхуулуудын мангад хаваас уух минийгүү хэмээн нэгсэн тийм зан санслал огт байхгүй. За тэгэхээр энэ бүхнээс үзэхэд бол Монгол угсаатны бөөм мөрөглөн угсаатны бэлэг тус бүрийн дээш нь тассан байгаль газар зүйн онцлог эрхэлж ирсэн аж ахуй соёл зан заншилтай ямар шүү нарийн холбоотой гэдэг нь бол мэдэгдэж байна л да. За тэгэхээр дараах болохоор бөөм мөргөл бүр зан заншил газар зүйн онцлогоор ялгаатай байдаг нь хэрхэн илэрдэг вэ? За цойшлын цэрэн зайранд ордог болод муумали гэдэг нэг онгод шороо нэхэн залглан уухад гарсан ойн зарим юу их шороо хэмээн төрөглөн гаргаж байсан. За Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хар дарахад огтон Тувааны Балжир гэдэг хүн бол хүний газараас хүмүүс ирж бөөлүүлэхэд ханган хар усыг аваад ирээрэй гэд хүүхдүүдээ гэд хэлдэг. За энэ болохоор энэ нь үхрийн газараас ирсэн хүмүүсийг үхлийн хар бодон манараад байдаг учраас булгын цэвэр аршинаар ариутгадаг гэсэн тийм бөөм мөргөл онгод сахиус нь хаанаас үүсэл гаралтай газар нутаг соёл зан үйл гэд бүгд өөр өөрийн өрмөцөө онцлогоо шингээсэн байдаг. За онгод бүхний эдийн ундаа нэхэл нь өөр байдаг уу? Тийм ээ. Улаан хуулраа үгийн Дамдангийн Батчулуу удганд орж ирсэн нэг Чингэлтэн ээж жимсгэн чанмал голдуу нэгдэг. Харин Хөвсгөл аймгийн Цагаан нур сумын хуулиар үгийн Баярын ур хөөрг удганы төмсчин ээж онгод хөвчлэн цагаан төмс нэгдэг гэх мэтлээ өөр өөр онцлогтой. За онгод зөвхөн эдийн ундаа нийл зүйл нэгт юм болоо өөр зүйл нэгдэг болов? За яг ч бас тийм хэлж болохгүй. Онгод амьд ахуй цагтаа эдэлж хэрглэж байсан эдүүлгийн зүйлсээ бас нэгдэг. Би нэг сонирхолтой жишээ тийм 1995 оны үед 6 сарын дундуур Галзуу домгийн цойрлын цэрэн зарингийн болон хөтөлсөн хуайцаа овгийн бөөд цэрэн доржийн узар гуайн тээлийн шанар буюу 20 бородын хуайцаа овогт модон удан орохдоо хаан солдоод дийлдэггүй гомбой хүгэн модон би эзэн хаандаа дийлдэгдэггүй эрэх дураараа модон би гихчлэн тамлаж бууж ирсэн бөгөөд тэнд байгчтай сүхээрийн эвэр бомбоо минь байна үгүй хэмээн ихч олдыг гайхшуулж байсан. Энэ бол ерөнхийдөө өөрийнх нь түүхэнд итгэж байсан. Итгэхгүй байсан зан олонд бол түүхээ шидээ илэрхийлж бахархуулж байгаа нэгсэн хэрэгэлтэй. За ийхүү манай ярилцлага бол өндөрлж байна. За тэгээ өнөөдрийн ярилцлагад та ерөнхийдөө дүгнэж хэлвэл юу вэ? За эцэст нь хэлэхэд угийн их гарвал угийн их шүтэн болсон онгод тэнгэр маань ханат гэрийн хоймор халан голомтын захад бууж үр хоочос болсон бяцхан бүжин зулзгнууд хонгор улаан зооныхоо амар мэндийг асууж өрцөө авчиж шүлжилсэн энэ орчлонд хүнийх нь амин насыг бөхөлж мас ургийг нь бүрэн бүтэн байлгаж инхийн төлөө бол агта улаан шаргалцсан амтад бараан унда тэг мэндийн улаан тамхи гурыг бол голчлон их бөгөөд тэг үүнийг дагалдан бөө мөргөлийн амын яриг нэргийн нэг төрөл зүйл болох нэхэл үг хэмэх уран яруу шүлгийг шүлгэлэн хилдэг. За тэг энэ гураас гадна тухайн угсаатны бүлгийн эрхэлдэг аж ахуй, аж амьдралын хэвшил, заншил, соёл түүхтэй холбоотой бүр заримдаа тухайн бодголын хувийн намтар баянтай тийм холбоотой эдийн ундаа эдүүлгийн зүйлсийг нэгтгэх болох нь тодорхой байна. Харин онгод тэнгэр болсон өвд эцхаа ааш араншин үүх түүхийг сайн мэддэг, юу нэхэж ууж иддэг энэ анддаггүй гэр удмын хүмүүс нь эсвэл бөөлүүлж байгаа айл гэрийнхэн дундах онгодынхоо нэгтгэх зүйлийг өрчлөн бэлтгэж юм уу эсвэл урд нь сайн мэддэггүй зүйлсийг гинэт нэхэж сандрах болвол бүхий л учир явдлыг үнэн мөрөөр нь гарцаагүй байдлаар тайлбарлаад уур хилэнгийн намдаах юм уу дараагийн удаа бол заавал энийг бэлтгэж байлгахаар амлдаг заншилтай. За ингээд онгодын нэхэл үгний талаар багч гэсэн мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. За тэгээ өнөөдрийн ярилцлагыг сонссон та бүхэндээ баярлалаа.